Hi guys, шинэ бичлэгтээ тавтай морил. Тэгээ юу цуурлах маань. Hi guys, шинэ бичлэгтээ тавтай морил. Тэгээ юу цуурлаа маань үргэлжлэл болох part 2 маань бэлэн болсон байна. Хэрвээ part 1-ийг үзэж амжаагүй хүмүүс байх юм бол миний YouTube channel дээр байгаа шүү. Хайгаад үзээрэй. Бас description дээр би линкийг нь үлдээчихье. Тэгээд кинороо орцгоё. Бидний үзэлтээс хойш 3 хоног болсон байна. Бенжитэй байхаас илүү байгаа гэдэгт итгэлтэй байна. Бек. Ингээд чи өмнөх найз охиныхоо талаар надтай ярилцмааргүй нөө? Чи Кэндисийг хэлж гэнэ үү? Үгүй тэр өнгөрсөн явдал. Би ч одоогоор амьдардаг юм штэ. Гэт салцгаадаг. Жо подвалдах шил оргондоо ирэхэд Бенжид Бекээс зурс ирдэг. Чи миний хувьд өгсөн Бенжи гэд нэлээд уртаа бицсэн байдаг. Чиний хувьд Бенжи өгсөн бол миний хувьд ч адилхан. Хөөе Жо. Би Энерги Иглесиэсийн дуу тавьж болох уу? Испани хэлээ сайжруулах гэд. Хэрэг дургүй бол өөр хөгжим сонгож болно л доо. Надад энэ доллон плейлист байна. Рок, клаб, жаз гээл. Тэгээ тавьчих. Харин би доод бодвол нам цэцлэг ажилтаа. Битээ $100. Асуудалгүй. Баярлаа Жоо. Бенжиг тэр алга болсон гэж бодож байгаа учраас жинхнээсээ алга болох хэрэгтэй болох нь. Жоо арай чадахгүй нь л та. Гэхдээ яг түүнийг байгалийн жамаар нь явуулж болно. Хураа хөнгөн болох үед нь аваад гарахад асуудалгүйгээд хамаг эсэгээ асаагаад үлдээдэг. Энэ өдрийн орой Бек найзуудтайгаа гарч залуучуудын талаарх асуудлыг ярилцаж байхад Бекийн найз болох Линд. Өөх, энэ залуучууд үнэхээр хэдэн үнэтэй харьцаж байгааг нь мэддэхгүй маа. Ингээд Бек, чинийх ингэж гэнэ үү? Яагаад нөгөө номын санч? Номын дэлгүүрийн менежер уу? Жоо миний харьцаж байгаа хүн биш шүү дээ. Яг магадгүй л. Гэхдээ мэдээж Жоо тэнд сонсч байдаг. Жоо дотроо магадгүй чи одоо хүртэл ингэж бодож байгаа юм уу? Би чамайг бүрэн таниаг байжээ. Бич чи Бенжиг бүр мөсөн байсан бол одоо зөвхөн өөртөө анхаарал яасан. Чиний зүг. Гэхдээ энд 8 сая хүн байхад би нэг хүнээр л дутуу гэжтэй. Гэт байж адил гинэт нэг гай гарч ирээд. Чиний шивээс их гоё юм аа. Гэт Бек руу хандж илгээд Бек. Надад шивээс байхгүй штэ. Гэж танилцаад шууд л гэртээ ирээд үүлнээс бороо ордог ажил хийв. Мэдээж Жоод гонигтай л байна. Бекийн сошиал найзуудыг нь хартал нэлээд хэдэн эрэгтэй найзууд донд нь байдаг. Бороо оруулдаг харилцаатай л байх. Гэт хэлж дуусаагүй байтал Бек орооноор очихдаг. Жоо дотроо чи нэлээд завгүй байжээ. Энэ бүгд зүгээр л түүний уран сэтгэмжийн нэг хэсэг байх. Магадгүй биеийн хэрэгцээ. Би бүгдийг нь Бенжи шиг хориод байж болохгүй штэ. Гэхдээ би чиний хайрыг хүртэхийн тулд өөрийгөө харуулах болно. Өглөө бол Жоо Бенжиг хөнглөх цаг боллоо гэд яг ажил руугаа орох гэж байтал Пако хүү ирж яриа өтгөд Жоод гинэт нэг санаа төрөв. Жоо, Пако, ингээд би чамд хэдэн ном өгье. Оронд нь үнийг надад аваад ирээч. Гэт Бенжиг хөнгөлөхөд хэрэгтэй материалуудын жагсаалт гаргаад хүүхдийн гараар могоо ойруулдаг. Чи надад итгэж болноо Жоо гэт хөөрхөн. Ихтэй Пако өөрөө алгын цэвэрлэгээний юм гэж мэдхгүй байгаа юм чи одоо могоо барих гихгүй хаа тий. Энэ үед Бект шинэ ор хэрэгтэй боллоо. Юу хайж байгааг энцаараа харсан Жоо шууд л уулзах уу гэд мессеж өчтдөг. Жоо мэдээж ороо явах гэж байгаа учраас түүнийг 68 оны Skylark гэдэг үнэн ганган машинтай авдаг. Нэг оноо Бекээс авлаа. Тэгээ тэр хоёр дэлгүүр орж нэг сонголт хийх гэж байгаад жаахан татан сод авдаг. Сонголтоо хийж гарч яваад машин дээрээ ороо аччихад байж байтал Итэн Жоо руу залгаж "Sorry Жоо, манайх тоггүй болчлоо. Гэтэ Зэлэс рүү дэрчгээ тогийг засгаар оролцсон ч бодвол руу орох хэрэгтэй байна гинэ. Тэнд бос гатал байгаа гэд. Гэтэ хаалхан цааштай л байна л да. Та ирэх боломжгүй гэх юм бол би энэ хүмүүст хэлж байгаа тонгоолгоод үгүй. Зүгээр тэндэ байж. Би очиод бүгдийг нь янзалчих. Чи зүгээр наад хүмүүсээ гаргаад дэлгүүрээ төгжээд гэртээ харж бай заа юу. Гэд Бенжигийн зогтос бараг л мэдэгдэх шахлаа. Бек түүнийг сандарсан байгааг хараад зүгээр үгээд бас нэг юм болоод байгааг гадарлаа л юм. Түүнийг хөргөж өчгөөд Жоо подвал руу ороход тоггүй болчихсон. Ямар ч агааржуулагчгүй хүний модсон цогцос ямар л өнөртөв гэжтэй. Энэ идэ юу? Түүнийг ямар тааж боож баглаад гарах гэтэл Бекээс зурс ирэв. Чи хятадаар уншиж чадах уу? Эсвэл чамд даалгах байгаа юу? Гэд ороо өгсөрхөт нь тусламж хэрэгтэй байгаа мессеж ирдэг. Бенжиг машиндаа хийчихэд шууд Бек дээр ирдэг. Бенжиг хэсэг хүлээх хэрэгтэй болох нь дээ. Тэд ороо их хөгжилтэй баяртайгаар угсарч дуусаад хэсэг ярилцаж суутал Бекийн аав нь бага хот нас орчихсон. Эцгийн хайрыг мэдрээ үссэн. Тиймээс Бек анхаарал халамж маш их хэрэлхийлдэг гэдгийг бид мэдэж авдаг. Тэгээд тэд ойлголцоод дөнгөж үнсэлцэж эхэлтэл
Пич ороод ирдэг. Гидсэн өвдөд байна гэж орж ирснээ Жовиг хараад "Өө чи энд байсан юм уу?" гэд бодон дээр суучгаад гидс өвдөд байна л гэлээдэг. Бүр нэг жаргах замын садтай юм. Тэгээд Жовийн машинаар Пичийг аваад Бектэй гуруулаа имлэг явдаг. Дөрүүлэг ихсэн. Багаж нь Бенж явах штэ. Гэхдээ төгжрээнд ороод Пич тэслэггүй алхаад явдаг. Бек ч мөн л. Жов гэртээ иртэл түүний хөрш Рон цагдаа дуучсан байдаг. Тэр мө тэнд байна. Цагдаа. Та энэ юу болохыг тайлбарлаж өгч болох уу гэд Пакод өгсөн цаасыг үзүүлдэг. Жовч нилээн тайвнаар. Та эдээ бодож байгаа нилээн галзуу зүйл байна л та. Гэхдээ энэ тийм учиртай биш ээ. Юу яа. Би харуулъя. Тийм ээ, харуулъя. Гэд байрныхаа нөгөө тал руу дагуулж явдаг. Энэ тийм ч том биш л дээ. Гэхдээ би эднийг ургамал тарихад ашигладаг юм л та. Хөрсийг нууданд хийхгүй бол ваар нь тийм ч бүтэн биш. Энэ асаагүр ямар хэрэгтэй гэж би хаяа марах шарах дуртай л та. Тэг яг өөр зүйл гэх юм бол скотчоор ишээгийн тулгууртай холбож өгснөөр ургамал онохгүй зөв чиглэл төсдөг. Аливаа энийг авсаад үзтээ. Давгүй шүү. Тэгээд ургамал тарилаа гэд юу гэж. Би түүнийг манай найз охины хүүхдээс холваа гэж хэлсэн. Тэгээд тэр мө өгүүлэг ойрцсон байгаа сте. Рон Пако руу эргэж хараад гэрлүүг ормангаар уцаана. Ороод ээжтэйгээ байж заяа. Гэт цагдаа нарын хажууд нилээн л буруу үйлдэл гаргалаа да. Цагдаа нар ч Жовг амгалан тавин байдлыг алдагд болсон дуушил үсээд түүнийг орхив. Жовч машина унаад очин. Бенжиг чирч авч яваад ажилдаа орлоо. Энэ үед Бек Пичтэй хамт байхдаа түүнээс Жов ямархуу санагдсан байна да гэхэд Пич чамааг аваад явчих хүн эрэхтэй. Гэхдээ Жов биш шүү гэж байдаг шүү. Бүр нэг цаанаасаа л нэг баавган талын хүн гэж мэдээд исэн юм аа. Ингээд би Жовын талд байгаад байна уу да. Never mind. Жов Бенжиг шатах гэж бараг л бэлдээ дуусгах гэж байхад Бек залгаж өдөр болсон зүйлийн талаар яриад. Арай их ярьж байтал цаанаас нь нуулан татлахаж хоёр хүн ирж байдаг. Навш. Бид хоёрыг яаж хахад Пичтэй ямар санагдсан бол тэрэнд магадгүй муухай санагдсан болов. Түүнд ямар санагсыг би мэдэхгүй байна л да. Гэхдээ надад таалагддаг хүнийхээ гэрт байж хахад найз нь гиз өвдлөө гэж орж ирээд имлэг рүү Бек би амар завгүй байна. Би явах хэрэгтэй байна. Гэж Галс Бенжиг шатаач. Юу ацханда? Дайжгүй. Их том гал шүү. Хайртай. Хэрэг хүсэх юм бол нэгдэж болно шүү. Гоё үгүй гэж хэлээч. Тэгвэл гоё байна л да. Гэхдээ бүр харахгүй болохоос өмнө машин руугаа явахгүй болохгүй нэ. Чамд амжилт хүсье. Ойлголоо. Зүгээрээ ориг сайхан өнгөрүүлээрэй. Баараг л баригдах шахлаа. Сая би сандарсан да Бектэй яриад бүгдийг баллаад хайсан бол яана. Энэ бүгд хоосон зүйлийн төлөө гэж юу? Бекийн зохиолчийн хичээл нэг л явцгүй. Хичээж хийсэн зүйл нь зүгээр л цаас болон үлдэж. Сэтгэл гонсгор Жовын ажил дээр ирчихсэн түүнтэй энэ талаараа ярилцдаг. Би бүхэл найзтайгаа ярьж үзтэл нэг л дэвшил гарахгүй байна. Бас өөрийгөө хин гэдгээ ч мэдхээ болсон юм шиг санагдчихна. Гэхдээ чи хин гэдгээ мэдсэн юм шиг санагддаг. Зарим зүйлсийг нуугаад байгаа юм шиг санагддаг л та. Би ингээд чиний талаар нэг их юм мэдээгүй юм байна штэ. Чи надад найзтай ч гэж хэлж байгаагүй. Чи ингээд хин юм бэ? Бек. Би чамд нэг зүйл харуулъя. Чи нааг мэдвэр байна уу? Гэт бодол руу дагуул ордог. Тэр хоёрын сонирхол нэг. Дээрээс нь зохиолч Бект энэ нэлээд л сэтгэл үлдээдэг. Бек Пичэд Жовыг тэр надад маш онцгой сэтгэл төрүүлсэн гэд ярьж байтал Пич Жовын гусан номыг анзаарчихдаг. Жов Бектер очтол түүний өдийг хүртлүүлсэн зүйл нь биелэл олжээ. Гэхдээ нэг их утсангүйд 8 секунд. Бек нэлроод нэг хүнтэй чад очдөг. Хааны энэ амралтаар шүү. Буудлаа бэлдсэн үү? Хувцас чинь бэлэн мэстэй. Гэхэд Бек мөнгөгүй гэсэн чинь $500 шууд явуулдаг. Хоёр биендээ хайр зарлаад нэг л биш. Гэхдээ Бек нэг тийм дургүй байдаг. Мэдээж үүнийг Жов Бекийн хууч утаснаас хараад байж байдаг. 0-аас гараад ирэхэд Жов явчихсан байдаг.
Жоо ажил дээр ирээд Бекийн утсыг ухтал. Бекийн найзууд хүртэл тэр партиг нь мэдж байдаг. Ямар гэж новшин болоод байна. Идэн би явах хэрэгтэй боллоо. Чи миний оронд ажиллаар байж байгаа. Жоо, уг нь би Испани хэлний хичээлдээ өнөөдөр чамд чөлөө авд юм уу гэд би ерөөсөө асуугаагүй байна. Ажлаасаа харж байгаарай. Бек бодолтой ирээд байж байхад нэг хөгшин мөнгөтэй өрийн залуу гадна нэрдэг. Түүнийг буудлынх нь нөгөө өрөөнд байгаа Жоо харж байдаг. Энэ л биш шүү Бек гэд хэлж дуусаагүй байтал Бек гарч түүнтэй уулздаг. Чамайг харахад сайхан байна Бек. Тийм аа. Аава. Бек руу хувцчин бэлнүү гэд байсан мэдээж косплей парти байх нь. Гэр бүлийнхэн хамт бас аав ээж нь салж тустай байгаа бол та. Аав нь эхнэр хүүхдүүдтэй байж л дээ. Гэхдээ нэг л хүүтэн уур амьсгалтай байдаг. Энэ оронд Пич ном асуух гэж Жоогийн ажлын газарт иртэл. Тэр Бекийн одоо байгаа газар руу явсныг мэдээд Бек руу залгаж Жоо чамтай хамт байгаа мүү гэтэл Бек үгүй гэд яриад байж байтал Итэн Жоо руу залгаж сая нэг латин эмэгтэй чамайг асууад байвла. Тэгэхээр нь би чиний байгаа газарыг хэлсэн шүү. Гү чи за окей залгасан баярлалаа Итэн. Бек Жоогийн хойно ирээд Жоо Бек чи энд юу хийж байгаа? Би энд номын худалдаа хийж байгаамаа гэд хөнгөн аваад гарчлаа шүү. Бек түүнд итгэсэн ч гэсэн Жоо. Бек уучлаарай би сая худлаа арчлаа. Би чамайг энд байгааг мэдсэн л дээ. Гэхдээ өчигдрийн явдлаас болоод чамтай ярихаас эмээгээд байсан. Гэхдээ тэр 8 секундыг би уралдаан гэж бодсон шүү дээ. Би төрүүлээгүй юу? За март. Гээд байж хахад. Бекийн аав гэр бүлийнхэнтэй гарч ирээд Жөөтэй танилцсан хамт хоолнд ордог. Хоолны үеэр Бекийн аавыг нь хойд ээж нь яг л хүүхчиг инг тэг гэж загнаад байсан болохоор Бек их уурлаж танд тэгэх хэрэг байхгүй шүү гэд нилээн эвгэн уур амьсгалтай болгоод гарч агаар амьсгалаад байж хахта Жөөг бас хөөгөөд явуулчихдаг. Энэ өдөр ингээд тиймэрхүү л өнгөрдөг. Гэвч маргааш нь Бек Жөө дээр очин завгүй байсаар өглөө болов. Бек Жөөтэй сайхан байсан тухайга найзууд руугаа чат бичтэл. Би ч л ганцаараа дургүй байдаг. Гэхдээ Пич нэг зүйл олсон бол та. Харин түүнийг Жөө хараад байж байдаг. За тэгээ бичлэг маань таалагдсан байх гэдэгт итгэлтэй байна. Тэгээд таалагдсан бол лайк and comment бичээрэй. Тэгээд яг өмнөх партайхтай адилхан бас чөлөөтэй аягүй гоё бичээрэй. Би бүгд нь уншиж байгаа шүү. Тэгээд өөр бас гоё сонирхолтой тим хийгээч юм хийгээч гэсэн хүмүүс байх юм бол бас бичээрэй. Та нар аягүй гоё хүмүүс л шүү за. За тэгээ bye guys. Дараагийн бичлэгээр уулзцгаая.